гашуун сухад ганц модонтын хил дамнасан төмөр замын их бүтээн байгуулалтыг дэмжиж саналаа өгсөн, дэмжих болоо. За энэ дээр бол 5-7 нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж ингэж заасан байгаа. Тэгэхээр энэ дээр бол би засгийн газар бол маш хариуцлагатай бүх асуудлыг цогцоор нь авч явах юм байна гэж ингэж ойлгож байгаа. За энэ дээр хамгийн гол нь одоо бүтээн байгуулалтыг бол одоо холбох бүтээн байгуулалтыг 2 сарын хугацаанд хийнэ гэж сангийн сайд хариулж байлээ. Яг үүнтэйгээ адилхан бүх юмыг цогцоор нь авч явах уу гэдэг нэг юм асуудал байна. За энэ дээр юу гэхээр одоо бол цагаан хадан дээр жишээлбэл энэ дээр бол суурьшлийн бүс бий болцсон байгаа. Харамсалтай нь тэнд одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн одоо нийгмийн асуудал бол маш хүндрэлтэй байдаг юм аа. Тэгэхээр энэ нийгмийн асуудлыг засгийн газар одоо мэргэжлийн яамд, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд бол цогцоор нь авч үзээд ингээд байгаль орчны яам, за барилга хот байгуулалтын яам гэдэг манай засгийн газар энэ дээр бол маш хариуцлагатай ажиллах байхаа гэж ингэж бодож байна. За энэ дээр надад нэг 3 асуулт байна. За энэ хэлэлцээрийн 5 дугаар зүйл дээр за талууд аж ахуйн нэгжүүдийн арилжааны зарчмаар сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн ийм зүйл заалт байна. Тэгэхээр би эрчим хүчний үндэсний хорооны реформын гишүүнээр ажиллаж байгаа. За энэ дээр бол сэргээгдэх эрчим хүчний асуудлаар урд нь одоо ямар үйл ажиллагаа ярилцсан тохиролцсон зүйл байгаа юу? Бага болоод одоо үргэлжлүүлэн одоо дэмжиж ажиллана гэсэн ийм асуудал бол энэ дээр орсон байна. Тэгэхээр өнөөдөр бол манай эрчим хүчний Монгол Улсын эрчим хүчний асуудал бол маш хүндрэлтэй байгаа. Сэргээгдэх эрчим хүчин дээр маш олон одоо гадны хөрөнгө оруулалт орж ирэхээр одоо ийм хүсэлтэй байдаг боловч за манай одоо эрчим хүчний энэ нөөц болцоо бол хязгаарлагдмал. За дээрэс нь хятадын одоо талаас хэрвээ худалдаа авалт байх юм бол одоо бас томоохон хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж би ингэж харж байгаа. Тэгэхээр яг энэ одоо энэ зүйл заалттай энэ гэрээтэй холбоотойгоор энэ сэргээгдэх эрчим хүчний одоо энэ асуудлуудыг яг ямар хэмжээнд цааш нь ярьсан бэ? Ярьсан одоо тодорхой юм зүйл заалтууд байгаа юу гэсэн нэгдүгээр асуулт байна. За хоёр дахь асуулт бол энэ талууд хот байгуулалт, орон сууцжуулалт, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдэг ингэж байна. Тэгэхээр ер нь бол хятадын тал бол онцгой одоо энэ бүтээн байгуулалтыг бол маш чухал хэмжээнд авч явдаг. За дээрэс нь хүний асуудлыг бол цогцоор нь авч явдаг ийм бүтээн байгуулалт хийдэг улс. Тэгэхээр манай улс бол зөвхөн одоо энэ байгалийн баялгаа гаргаж тавьчаад энэ бүтээн байгуулалтын хүний асуудлыг бол орхигдуулдаг. За ганц түрүүн би хэлсэн цагаан хадан дээр өнөөдрийн асуудал бас хүндрэлтэй хэвээрл байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг бол хүмүүсийн за яг ажиллах одоо ийм насан дээр байгаа эдэр насны одоо хүмүүс хийх учраас энэ хүмүүсийн одоо энэ асуудлуудыг яаж одоо цогцоор нь харж байгаа вэ? Тодорхой одоо бас төлөвлөгөө зүйл засгийн газрын хэмжээнд байгаа юу гэсэн хоёр дахь асуулт байна. За гурав дахь асуултанд энэ зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж тээврийн хэрэгсэл хөлийн боомтоор түргэн шуурхаан нэвтрэх зорчигчд аюулгүй үйлчлүүлэх боломж бүрднэ гэдэг ингээд ерөнхий заалт орсон байна. Тэгэхээр зорчигч тээвэр яг хизээ явж эхлэх вэ? Энэ талаар бас тодорхой одоо санд гаргасан зүйлүүд байгаа юу гэсэн ийм 3 асуулт байна. За ер нь бол хурдхан шиг л одоо энэ нүүрс тээврийн асуудлуудыг цогцоор нь хийж хэрэгжүүлээд энэ засгийн газар одоо яг энэ гаргасан энэ хэлцээрийнхаа үр дүнгийн бол бас ард түмэнд хүрэх ёстой гэж бодож байна. За би бол өөрөө Өмнөговь аймагт төрсөн. За энэ Өмнөговь аймаг бол бас баялагтай байсныхаа одоо хашлтанд хөлийн хар гаагаарч гэдэг юм уу те. Ер нь бол байгаль орчин бол маш сүйддэг. Жишээлбэл Өмнөговь аймгийн одоо миний төрсөн одоо 3 тэс Мондлоо сумдад бол сүүлийн одоо 5 жил. За дор чанд цайд энэ төсөлтөд холбогдуулан бас сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын талаар хариулт өгье. За баярлалаа. Энэтэй гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр хятадын засгийн газартай байгуулж байгаа анхны гэрэг гэдэг бас дахиж онцолж хэлмээр байна. Тэгээд хятадыг тооцсон 14 улс байдаг. Хөгжиж байгаа улсуудтай бас ийм гэрээ байгуулаагүй байдаг гэдгээр бас онцлог. Тэгээд үүгээрээ бид нар хийж авсан, тохирч авсан зүйл нь юу вэ гэхээр зөвхөн бас энэ хил холболт уулуурхаан асуудал биш юм аа. Энэ бол эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг тодорхой гэрэн дээр тусгасан байгаа. Тэгэхээр
Бүгд Хятад ард улсын зүгээс бол Монгол улсаас эрчим хүч авъя гэд 2 удаа ерөнхийлөгчийн айлчлал үеэр тохиролцсон байт юм билээ. 2005, 2015 онд. Тэгэхдээ бол 5 жилийнхаа төлөвлөгөөнд тусгаад эрчим хүч авъя. Эхнийх нь бол 10.7 гигаваттыг, дараа нь 5.8 гигаваттыг авъя. Тэгээд цаашаа нэмье гэсэн ийм тохиролцоонд өмнө хийгдсэн байт юм билээ. Харамсалтай манайх тэр нөгөө ажлаа хийж чадаагүй. Бодит байдал нь бол тэр. Одоо ингээд цаашаа яах вэ гэхлээр сэргээгдэх эрчим хүч бол нийтээ хэрэглээ болцсон. Тэгээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр одоо тухайлбал тоног төхөөрөмж үйлдвэрлэл явуулдаг тэр зах зээлийн 90% нь бол Хятад ингээд дангаараа хангадаг. Тэгээ нөгөө талдаа яг энэ уулзалтын энэ хилцээрээ нэг давуу тал нь юу вэ гэхлээр бид нар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтан ажиллагаа бол хийя гэдэг энэ үг үсгээ бол одоо тав тодорхой ингээд тусгацсанаар онцлог байгаа. Тэгээ үүнийгээ баталгаажуулаад Шанхайд болсон уулзалтаар ерөнхий сайдын айлчлалаар бид нар болон асуудлаа ярьсан. Үүнийгээ баталгаажуулаад сая 1 сарын өмнө Хайнанд бас ерөнхий сайдын айлчлал болсон. Нэг өдрийн маш үр дүнтэй айлчлал болсон. Энэ айлчлалын үе дээр энэ Хятадын ерөнхий сайдтай уулзсан уулзалтаар маш тодорхойгоор одоо эрчим хүчнийхээ хамтан ажиллагааг хий. Бид нар цэвэр сэргээгдэх эрчим хүчийг танаа талаас авъя гэдгээ бол уулзалтын протоколдоор тусгаад ингэ явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Хятадын хэрэглээ бол жилийн 2 тера буюу 2000 гигаватт жил болгон ингэ өсөд явж байгаа. Тэгээ нөгөө талдаа бүгд мэдж байгаа энэ их өгдөл дэлхийн нийтийн хэрэглээ болсонтой холбоотойгоор цэвэр эрчим хүчний хэрэглээ дэлхийд даяар өсөж байгаа. Тэгээд энэ Давосын уулзалт, энэ олон улсын хөрөнгө оруулалтын уулзалт дээр бол дараагийн 10 жилийн хугацаанд бол энэ хэрэглээ өнөөдрийн хэрэглэж байгаа дэлхийн эрчим хүчнээс 7 дахин илүү ийм хэрэглээ дэлхийд дээр үүсчихэд байна гэд. Буюу эрчим хүч, цэвэр эрчим хүч бол маш их тийм эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болчиход байгаа. Тэгээ ийм агуулгаар бол бид нар ингээд гэрээ хэлцэр амжилттай байсан. Яг үүний араас бол Арабын нэгдсэн улсын одоо засгийн газруудтай бол гэрээ хэлцэлд ороод явж байна. 10 гигаваттаас эхлээд бид нар хөрөнгө оруулалт хийгээд тэгээд үйлдвэрсэн эрчим хүчийнхээ тодорхой хэсгийг бол мэдээж Монгол бас хэрэгтэй гэвэл За цэвдэржийн 5 сайд нэмж хариулъя. За инхтэй гишүүний асуултанд нэмж хариулъя. За инхтэй гишүүн маань бас говийн бүсээс сонгогдсон энэ одоо төсөл хэрэгжих Өмнө Говь аймгийн хүн байгаа учраас одоо тойрогтой аймагтай холбоотой асуудлуудыг тавьж байна. Энэ одоо гэрээн дээр бид бүхэн энэ одоо нэлээд олон хилцээрт, протоколд дараа нь байгуулах компани хоорондын гэрээнд энэ улсын хурлын 58 дугаар тогтоолоор баталсан 12 заалтуудаа хувааж оруулж өгсөн байгаа гэдгийг хэлье. За тухайлбал бид бүхэн хилцээр дээр энэ сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулна гэж заалт. За мөн одоо тухайн одоо манай улсын талд бол хот байгуулалт, орон сууцчлалт болон дэд үтцийн томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ийм одоо заалтууд орсон. За дээрэс нь бас өнөөдөр засгийн газар дээр экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг сангийн сайдаар ахлаад ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг дээр яг тэр цагаан За нэмж хариулъя. цагаан хад дээр үүсэж байгаа суурьшлийн одоо асуудал. За тухайн одоо бомбт байгаа Өмнө Говь аймгийн Хамбогд сумын хайрхан сумтай холбоотой асуудлуудыг бол ярилцаад явж байгаа. Тэгэхээр энэ өөрөө газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордог учраас газрын асуудлыг шийдвэрлэхэд бол маш төвөгтэй байдаг. Тэгээд өчигдрийн засгийн газрын уралдаан дээр энэ асуудлыг тухайчлан авч засгийн газраар газрын асуудлыг шийдэж тэнд байгаа улсуудын бас нийгмийн асуудлуудыг шийдэх тал дээр онцгой анхаарч ажиллах ийм шийдвэр гарч байгаа. Сая ажлын хэсэг Гашуун Сухбат бомб дээр ажиллах үеэрээ Хайрхан багт байрлах онцгой байдлын бүлгийн асуудал, тэнд баригдах эмнэлгийн асуудлуудыг бас одоо шийдэж ирсэн байгаа гэдгийг нэмэлтээр хэлье.